Би та нарын аав ээжээ цүнх баригч хоёр хүүхдийн цүнх барьсан юм туршлагатай ээжийн түүхийг ярихаар өнөөдөр энд зогсож байна. За би 12 жилийн хугацаанд цүнх баригч хийгээд хоёр дипломны эзэн болохоор хэмжээний хөдөлмөрсөн. Гэхдээ энэ бол миний CV-н дээр бол бичигдэхгүй ч гэсэн миний амьдралын түүхэнд бичигдэх ийм гавьяатай мэрэгжил, гавьяатай ажил гэж би өөрөө ойлгож байна. За ингээд би та нарт охиныхоо тухай ярив. За манай охин яг 12 дугаар ангийн сурагч. Охин маань Шинэ Монгол дунд сургуульд анх орсон 12 жилийн өмнө. Тэр түүхийг бол эргэн дурсахад үнэхээр таатай сайхан байна. Би охиноо 5 настайд нь цэцэрлэгээс нь гаргаад гоо марл сургалтын төвд оруулсан. За тэр сургалтын төвд яагаад оруулсан бэ гэхээр мэдээч нөгөө хувийн өрсөлдөх чадвартай сургууль хүүхдээ оруулах зорилгоор ингээд тэр гоо марл сургалтын төвд оруулсан. За тэнд бол мэдээж бага ангийн хүүхдүүдийн өдөр өнжүүлэх давтлагын газар. Ингээд нэг жилийн дараа гэхэд миний охин 1-р ангийн хэмжээний боловсралтай болж чадсан. За ингээд битээр Шинэ Монгол сургуулийн 1000 гаруй хүүхэд өрсөлдсөн 72 хүүхэд тэр дундаас нь шилд сонгож авах энэ нийслэлийн шалгалтыг амжилттай давсан түүх энд байгаа. За гэтэл нэг өдөр охин маань ээжээ би хятад дунд сургууль сурья гэдэг юм. Би хятадд сурмаар байна гэдэг. За энэ нь бол үнэхээр ээжийн хувьд эвлэрмээргүй дөнгөж өсгөн настай шүү дээ миний охин гэдэг ийм сэтгэлд ийм зүйл. Гэтэл нөгөө талдаа миний сэтгэл юу байсан бэ гэхээр охиныхоо сонголтыг, охиныхоо мөрөөдлийг би даах ёстой шүү дээ гэсэн ийм хоёр зөрчилдөөн дунд хүрж ирсэн. За ингээд хүндний дунд сургуулийн шалгалтанд охин бид хоёр ороод за ингээд охин маань шалгалтаа амжилттай давсан. За охин маань бөөн баяр, ээжийн хувьд бол бөөн гуниг. Тэгээд охин маань хятад сурсан. За тэр жилүүд бол үнэхээр ээжийн хувьд амаргүй байсан. Охиноо санана, заримдаа уйлна. За гэтэл бол яг үгээр охин маань зорилгынхаа төлөө явж байгаа шүү дээ. За охинтойгоо уулзахдаа чи чадна шүү дээ миний охин, чи зорилгынхаа төлөө өөрийнхөө хүссэн мөрөөдлийнхөө төлөө чи чадна гэдэг үгийг хэлээл эргээл буцдаг байсан. За ингээд миний чамдаан баригчийн ажил сард нэг удаа сургуульд нь очино. Чамдаанаа бариад дуртай амттангийн дотор нь хийгээд ном загсан бүх зүйлийг нь аваад ингээд очдог. За гэтэл охин маань бол ээжигээ санах завгүй суралцж байсан. Та бүхэн бол хятадын дунд сургуулийн талаар ерөнхийдөө сонсч ирсэн баг тийм ээ. Тэнд өглөө 6 цагаас 21 цаг хүртэл давталга нь ордог. Дунд нь унтлахны цагтай. Гэхдээ хүүхэд өдөржингөө хичээлдээ суун, давтлаганд орно. Тэгээ онооны системтэй. Орон хураасан уу? Цагтаа болсон уу? Олон нийтийн ажилд оролцсон уу? Хичээлдээ суусан уу? Давтлагандаа суусан уу? Багшийнхаа үгэнд орсон уу гэх хэмжлэнгээр ийм бүх зүйлд онооны системтэй. Тэгэхээр бол яг тэр сургуулаас миний охин сахилга бат гэж юу юм? Хариуцлага гэж юу юм? Хүмүүжил гэж юу юм гэдэг тэр олон зүйлийг олж авсан байхаа гэж би боддог. За ингээд бид тэр 2 дахь жилдээ Монголын консулд визэнд орох гээд ойчрлоо зогсоод тэгээд тэгсэн чинь консулын ажилтан танаа охин Монголд ямар сургууль сурж байсан бэ гэж асууж байна. Шинэ Монгол сурж байсан л гэлээ. Санаанд ч орсон байхгүй. Гэсэн чинь та Монгол тийм сургууль сурж байсан хүүхдийг энд авчир сургаж байна. Та боловсролын талаар ерөөсөө мэдлэггүй, боловсролоос жоохон хол үндийн хүн байхаа л гэсэн. Гэтэл би өөрөө боловсролын салбарын хүн. Боловсролын салбарт насаараа ажилласан хүн. Гэхдээ би охиныхоо мөрөөдөлд үгүй гэж хэлж чадаагүй ээжмаа гэдэг үгийг би тэр хүнд хэлж чадаагүй. За ингээд тухайн үед бол харин тийм ээ л гэж хэлснээ санаж байна. Одоо ингээд эргэцүүлээд ингээд бодоход тухайн үед тэр консулын ажилтныг хэлэхэд би 9 настай хүүхдийн үгэнд ороод би юу хийчих вэ? Би хүүхдээ
эрсдэлд оролцсон биш үсттэй. Би хүүхдийнхээ үгэнд ороод буруу юм хийсэн биш үсттэй. Миний хүүхдийн ирээдүй асуудалд орох юм биш үсттэй гэд маш их санаа зовж ирсэнаа би тухайн үед бол одоо ингээ эргэцүүлээ бодож байна. Гэтэл яг өнөөдрийн энэ дээр өнөөдөр та бүхэнтэй энэ бодлого ингээд хуваалцаа зогсож байгаа яг энэ цаг үед бол би алдаагүй юм байна. Миний охин амьдралынхаа сонголтыг зөв хийсэн юм байна гэдгийг бүрэн мэдэрсэн. За ингээд засан газрын тэтгэлэг авсан, хариу нь гарсан, эрчим хүчний инженерээр намар өөрийнхөө хүссэн их сургуульд явахаар болсон. Тэгэхээр би охин маань өөрийнхөө мөрөөдлийг, өөрийнхөө сонголтыг зөв хийгээд өнөөдөр би охиныхоо мөрөөдлийг хааж байгаагүйгээрээ өнөөдөр миний охин хүссэн сургуульдаа амжилттайгаар орсон байна гэж ээжийн хувьд өнөөдөр ингэж бодсон. Би хүүхдүүдээ ер нь сургуулийнхаа хажуугаар маш олон сургуультад хамруулахыг хичээдэг. Тэр талаараа бол би өөрийгөө бар ээж гэж боддог. Гэхдээ би хүүхдийнхээ хүслийг маш их сонсдог. Чи чадна, чи өөрийнхөө бай, чи өөртөө итгэлтэй бай гэдэг үгийг хоёр хүүхэдтэй байнга хэлдэг ээж. Тэр талаараа би найз ээж гэж өөрийгөө дүгнж авдаг. За ингээд та бүхэнд охиныхоо талаар сайн ярьлаа. Одоо хүүгийн талаар ярив. За миний хүү бол миний том хүүхдээ. За тэгээ хүү маань одоо би өөрөө бол гэр хороолт өссөн. Хотын төвийн гоё сургуульд сурах хүсэлтэй тийм л охин байсан. Тэр ч утгаараа би өөрөө хүүгээ за хамгийн өндөр төлбөртэй хамгийн сайн сургууль сургандаа л гэж ээж улсынхаа дараа бодож ирсэн. За ингээд хүүгээ тухайн үедээ нэлээд өндөр төлбөртэй тэгээд нэлээд нэртэй нэг сургуульд нэгдүгээр анги сурагч олгосон. За гэтэл тэр сургуулийн захирал нь мөнгөний асуудалд орооцолдоод за сургууль нь зарагдаад за ингээд хүү маань 4-р ангидаа хажуугийн зэрэгэлдэх хувийн дунд сургууль руу ангиараа шилжчихээр болсон. За яг энэ үед бол үнэхээр ээжийн хувьд, гэр бүлийн хувьд бол үнэхээр маш хэцүү асуудал байдаг юм байлээ. Би одоо хүүгийнхээ өмнө маш их гэмшижсэн. Сургуулийн зөв сонгож өгч чадсангүй дээ. Өөрөө сайн судалгаа хийсэнгүү дээ. Гэх мэтлэнгээр одоо өөртөө маш их ингээ гэмшижсэн. Тэгээ манай хүүгийн хувьд болохоор яагаад бас нэг ийм асуудлууд үүссэн бэхээр Орос дунд сургуульд 4 жил сураад за тэрнийхээ дараа шууд Монгол дунд хувийн дунд сургууль руу ангиараа шилжиж очсон. Гэтэл тэр хүүхдүүдэд сургуулийн хөтөлбөрийн зөрүү, сурах хүчгийн зөрүү, за дүрмийн зөрүү гэдээ маш олон зүйлүүд ядахтаа л хичээлтэй холбоотой одоо ийм үгнүүдийг монголоор ерөөсөө мэддэггүй гих мэтлэнгийн ингээд олон ингээд бэрхшээлүүд ингээд тулгараад гараад ирсэн. За тэгээд битээр бол сургуульдаа сурсаар за манай их сургуулийн хажууд бол лицей сургууль байгуулагдсан. Ингээд би хүүгээ 12 дугаар ангид нь лицей сургууль руу шилжүүлсэн. Ингээд өөрөө боловсрал мэддэг хүн юм шиг мөртлөө миний хүү 3 дунд сургуульд амжицсан. За ингээд энэний дараа бол яг вэхээр хүү маань Монгол Улсын их сургуулийн хуваар авч чадлаа. За дараа нь Өнгөрийн засгийн газрын тэтгэлэг, Хятадын засгийн газрын тэтгэлэг гээд 2 тэтгэлгийн зэрэг авлаа. За ээжийн хүсэл бол мэдээж Европ сурах байгаа. Гэтэл хүүгийн хүсэл бол Хятад улсыг сонгож байсан. За ингээд битэр чинь нөгөө дундаа 50-50 хийлээ. За чи өөрийнхөө хүссэн улс руу явж сурж болно. Гэхдээ ээжийнхээ хүссэн мэргэжлээр сурах ёстой. Чиний сонгоод байгаа мэргэжил Монгол улсад бол төдийлөн ирээдүйтэй гэж бодохгүй байна гэл ингээл нэг одоо хүүхдтэй зөвлөгөө өгч байгаа шүү дээ. За ингээ миний хүү сургуульдаа явсан. Гэтэл би маш том алдаа хийсэн. Би хүүгээ гадаадад сурах нь чухал юм байна л гэж бодсон болохоос ш хүссэн мэргэжлээрээ сурах нь чухал юм байна гэдгийг би бодоогүй. Энэ дээр би маш том алдаа хийсэн байсан. Тийм учраас миний хүү 1 жилийн дараа гэп авсан. Үнэхээр уучлаарай ээжээ. Энэ мэргэжлэр би сурч чадахгүй юм байна.
За ингээд нэг жил битээр дараагийн засгийн газрын тэтгэлэгт бэлдсэн. За ингээд дараагийн засгийн газрын тэтгэлэгт миний хүү өөрийнхөө хүссэн мэргэжлэр орсон. За ингээд өнөөдрийн ингээд бакалавра төгслөө, хүссэн мэргэжлээр орно гэдэг хүн ямар амжилттай сурч, ямар дур сонирхолтой сурдгийн бэ гэдгийг л би эндээс хүүгээсээ харсан. Тийм учраас эцэг эхчүүд хүүхдийн мэргэжил сонголтод оролцох ямар шаардлагагүй юм байна гэдгийг би өөрийнхөө жишээгээр та бүхэнд өнөөдөр бас хэлэх гэж байгаа. Тэгэхээр чиний сонгосон, чиний хүсэл мөрөөдөл, чиний сонголт бол зөвхөн чинийх байх юм шүү. Энэ бол эцэг эхчүүд зөвхөн зөвлөх үүрэгтэйгээр оролцох ёстой юм шүү гэдгийг л би өнөөдөр хэлмээр байгаа. За ингээд миний хүү бакалавра амжилттай төгсөөд, магистр амжилттай төгсөөд одоо сонгосон мэргэжлэрээ докторт суралцж байгаа. Энэ бүх зүйлс нь дан засгийн газрын тэтгэлгээр суралцсан юм байж байгаа. Тэгэхээр миний охин бол надад итгэл өгсөн. 9 настай хүүхдээ итгээд гадаадд сурах боломжтой байна. Энэ нь эргээд тэр хүүхд өөрөө амьдралаа бүтээдэг юм байна гэдгийг миний охин надад ойлгуулсан. Миний хүү надад хүндэтгэлийг ойлгуулсан. Хүүхдийнхээ үзэл бодлыг, хүүхдийнхээ мэргэжлийг эцэг эхчүүд сонсож тэрийг нь хүндэтвэл тэр хүүхд яаж амжилтанд хүрдэг вэ гэдгийг миний хүү надад ойлгуулсан юм. Тэгэхээр би түрүүн та бүхэнд хэлсэн би өөрөө бар ээж биш, би найз ээж байхыг хүсдэг, найз ээж байж чаддаг байхаа гэж өөрийгөө бодгоо гэсэн. Би үргэлж хүүхдүүдтэй чи чадна гэж хэлдэг. Хүүхэд бага наснда ямар үг сонсноосоо болоод цаашдаа өөртөө итгэлтэй байх уу, амьдрал нь ямар байх уу гэдэг бүх зүйл шийдэгдэг гэж би өмнөдөө боддог. Тийм учраас чи чадна гэсэн үг сонсож өссөн хүүхэд амжилтанд хүрч чаддаг. Чи чадахгүй гэж сонсож өссөн хүүхэд сэтгэл нь мохдог. Чи амжилттай хүн болно гэдэг хүүхэд бол сайн сайхан тэмүүлдэг. Чи бусдаас илүү байх ёстой гэдэг хүүхэд гэж үгийг сонсож өссөн хүүхэд айцтай хүн болж хуурдаг юм байна гэдгийг бол би 2 хүүхдийн цүнх барьсан, 2 цүнх баригчийн 2 диплом авсан өнөөдрийн энэ туршлагаараа бас бүх зүйлийг ингээд ойлгосон ээжийнхээ түүхийг та бүхэндээ хуваалцсандаа баяртай байна. За ингээд өнөөдөр энэ танхим цугларсан амьдралынхаа сонголтон дээр ирсэн өөрийнхөө амьдралыг бүтээх гэж байгаа та бүхэн маань өөрийнхөөрөө байгаарай, өөртөө итгэлтэй байгаарай. Та бүхэн бүхнийг чадна шүү. Өөрийнхөө сонголтонд үнж байгаарай гэсэн энэ үгээр өнөөдрийнхөө илтгэлийг төгсгөж байна.